За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли таарахт байна. За ингээд та бүхэнтэйгээ нэлээд хэсэг хугацааны дараа уулзж байна. За өнөөдрийн маань мэрэгний сэдв энэ харилцааны одоогийн нөхцөл байдал гэсэн ийм сэдвээр хийгдэх болно. Тэгээд уншлагууд маань нэлээд зайтай орж байгаа учраас хүмүүсийн маань бас хүсэлт маш ихээр ирж байгаа учраас энэ сэдвээр хийхээр болж байна. За тэгээд өнөөдрийн маань уншлага хэрвээ та бүхэн маань илүү гүнзгий уншлага авахыг хүсэх юм бол нэмэлт уншлага байгаа. За тэгэхээр нэмэлт уншлага маань тэр хүн энэ харилцаанаас юуг хүсэж байгаа вэ гэсэн юм нэмэлт уншлага хийгдэх болно. Бүгдээр ямар ч хэлсэн өнөөдрийнхөө уншлагыг эхлүүлцгээе. За групп 1-ийнхэн маань яг групп 1 Ace of Wands гэсэн карт маань гарч ирлээ. Групп 2 за Three of Swords 3 сэлэм карт маань гарч ирж байна. Дараагийн 3 дугаар групп маань Ace of Cups гэсэн картын сонголттой гарч ирцгээлээ. За тэгэхээр гэрлээ ийш нь авч байгаад та бүхэн маань жоохон бараан харагдаад байх шиг байна те. За ингээд тавьчих. За ингээд та бүхэн маань хамгийн их татагдаж байгаа зургийнхаа сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээ. Групп 1-ийнхэн маань Ace of Wands гэсэн картын сонголтыг хийцгээсэн. За ер нь бол Wands картууд маань дотоод inspire тэ хүсэл тэмүүлэл гэсэн ийм тодтголтой байдаг. За одоогийн харилцааны нөхцөл байдал гэсэн бүгдээрээ уншлага хийгдэж байгаа тэ. Тэгэхээр одоо яг нэг ер нь бол Ace of Wands картын маань яг энэ гар бол ийм үүлэн дотроос гарч ирж байгаа юм шиг те. Тэгэхээр магадгүй танд айгуу тийм инспайртай байгаарай гэж одоо савааг санал болгоод байна уу? Эсвэл та үнэхээр энэ инспайрыг мэдж байгаа юу гэдэг энэ асуулт бас их сонирхолтой юм. Ард талд нь нэг баашин байна. За тэ өвөл болсон байна. За энэ зураг маань ер нь бол нэлээ ийм одоо өвөл бол яг ийм нэг одоо нөгөө хөлдсөн мэдрэмж буюу энэ харилцаа ямар нэгэн байдлаар одоо мувментгүй болцсон те, ямар нэгэн одоо хөдөлгөөнгүй болцсон байх магадaltaй. За энийг нэг тийм те хүчээр ингээд бараг те урагшлуулах ёстой юм шиг нэг юм Wands карт маань гарч иржээ. За бүгдээр ямар ч дэлгэрэнгүй картуудаа гаргаж ирсэн. За групп 1-ийн маань энэ харилцааны одоо байгаа харилцааны нөхцөл байдал нь яг одоогийнхоор за Ace of Cups карт маань хамгийн ихний картаар гарч ирж байна. Three of Swords King of Wands Six of Pentacles Coins карт маань гарч ирсэн байна. Nine of Wands за Ten of Pentacles Strength карт маань Seven of Cups за хамгийн доотлын карт маань Ace of Cups Seven of Wands Page of Wands гэсэн картууд гарч ирж байна. За тэгэхээр яг л нөгөө нэг те одоогийн нөхцөл байдал бол мэдээж хэрэг асуудалтай. За тэгэхээр нөгөө ихний карт маань болохоор одоо энэ дээр те Ace of Cups карт маань болохгүй байгаа зүйлийг нэг айхтар хүчлээд авахгүйгээр энэ харилцааг дуусгах гэсэн ийм карт байдаг. За тэгэхээр энэ хоёр маань те нэг юм одоо дейт хийгээд хоол захиалаад гэтэл мэдгүй энэ эрэгтэй те нууцанд ийм нэг амар тийм улаан өнгөөр одоо ийм аларм ирээд байгаа хгүй одоо нөгөө юу гэдэг нь мессежж байж болно те. Ямар нэгэн байдлаар энэ хүнд яаралтай ийм ажил гарсан юм шигтэй яг ингээд нэг юм хүснэ гарцсан тухтаад явж гин. За тэгэхээр Ace of Cups бол энэ хүнийг орхисон гэсэн үг те болохгүй байна.
Буюу энэ хүнд таны талаар ямар нэг мессеж ирсэн юм уу те, таны талаар ямар нэг мэдээлэл авсан ч юм уу те. Тэгэхээр энэ харилцаа бол энэ хүнийг ер нь бол зүрх сэтгэлийг жоох юм хөндөх тайны тийм мессеж хүлээж авсан гэсэн үг. За ер нь бол нөгөө уншлага маань хоёр талдаа хоёуланд нь орж болдог те. Тэгэхээр Three of Swords карт маань энэ дээр харж байгаа те. Энэ одоо нөгөө энэ хүн маань ингээд явж байна. За тэнгуү Three of Swords бол энд те нөгөө зураг ингээд уурчихсан. За энэ хүн маань нэлээд юм гонигтай байгаа да. За Three of Swords бол яг одоо нэг зүрх рүү ингээд нэг юм жадалсан нэг гурван сэлмний зураг гэдэг те. Тэгэхээр аль талдаа ер нь бол харилцаа бол яг л ийм нөгөө юу шиг энэ өвөл шиг ийм хүлцсэн байдалтай байна гэсэн үг. За King of Wands бол яг энэ ажил дээрээ байгаа. За дээр нь Six of Coins карт маань бол яг нөгөө ижил тэнцүү хайр ч гэдэг юм уу. Иймэрхүү ийм утга агуулга байгаа ч гэсэн яг King of Wands картан дээр маань Seo буюу те энэ хүн ийм ажилтай байгаад байна. За дээр нь энэхүү карт маань болохоор яг нэг ийм дарган те нэг ийм дарган ч гэдэг юм уу хин нэгэн энэ хүнд ямар нэгэн зүйлийг өгч байгаа. Гэтэл энэ хүн маань нэлээд юм хөлснө гарсан байдалтай бас энэ зүйлийг аваад байгаа хгүй. Тэгэхээр ер нь энэ харилцаа бол айгүй тийм хүлс чехруулсан тэ нэг тийм онцгүй мэдрэмжтэй хэцүү одоо тийм байсан учраас таарийн хувьд бол энэ харилцаа үнэхээр гацсан байна. За тэгэхээр Nine of Wands карт ч гэсэн тэ яг энэ эмэгтэй маань толгоогоо ингээ барьсан. Бас ингээ айгүй их нөгөө нэг яаралтай маш их ажилтай гэдэг ийм нөгөө нэг тодтолтой зураг байгаад байна. Тэгэхээр энэ ихний картн дээр маань тэр эмэгтэй яг толгой хэсэгт бас яг нэг ийм бодох юм ихтэй гэдэг шиг те. Ер нь эрэгтэй талдаа энергинч тэр эмэгтэй талдаа энергинч тэр миний хувьд бол айгүй их ийм хоёр талдаа хувийн ажил одоо ихтэй. За магадгүй ажлаас шалтгаалсан те нэг асуудлаас болж таарийн дунд асуудал үүссэн байх магадлал нь ер нь бол маш их. Яагаад тэгэхээр энд бол нэг тийм хөндлөнгийн те ямар нэгэн байдлаар юм нөлөөлөл байхгүй. За Ten of Coins карт маань маш гоё юм аз жаргалтай гэр бүлийн карт байдаг. За энэ дараагийн Strength карт бол ерөнхийдөө ямарваа нэг зүйлийг хүчлэхгүйгээр байгаар нь хүлээн зөвшөөрөх гэсэн юм карт байгаа. За тэгэхээр ер нь бол яг энэ нэгдүгээр группийнхан маань яг энд бол яг өмнө хэлэхэд та бүхэн маань харж байгаа бол Cups карт маань айгүй их баг гарч ирсэн магаз. Дандаа Pentacles карт гарч ирсэн. За Seven of Cups энэхүү карт маань бол бас л яг ийм ганцаараа суугаад захиалга өгөөд ингээд сууж байгаа хүний карт байгаад байна. За тэгэхээр ялтчгүй л энэ харилцаанд ямар нэгэн байдлаар толгоо өвтгөх зүйл маш их байна. За юу тодруулмаар юм бэ гэдэг шиг Ace of Cups карт, Seven of Wands. Энэ асал ингээд айгүйх ажиллаар ингээд те дүүрсэн одоо биш шүү надад дахиад ажил өгөхгүй шүү гэсэн карт. За New Project буюу дахиад ажил карт те. За Tower буюу энэ нурж байгаа карт. За тэгэхээр ер нь бол хоёр талдаа хөдрөө дахиад жоохон ингээд юу ачиж гэж бодсон юм юу гэнэ аваад тодруулга авчиг гэсэн чинь ер нь шаардлагагүй л боллоо. Тэгэхээр таарийн харилцаа яг Ace of Wands карт шиг нэг гэсэн inspire хүсэл тэмүүлэл байгаа ч гэсэн яг одоогийн харилцаа чинь хоёр талдаа асуудалтай байгаа учраас яг ингээд өвлийн улирал шиг те нөгөө нэг гол мөрөн шиг ингээд яг хөлдчихсэн ямар нэгэн урсгал байхгүй зогссон ийм харилцаа байна. Цаана байгаа ч гэсэн Moon байна. Тэгээд Three of Swords, Two of Swords бол ер нь бол boundary байна гэсэн үг. Энэ бас таяр нэг уучлах орон зай хэрэгтэй. Ер нь бол ойлголцол маш их шаардлагатай. Магадгүй нэгийг буруугаар ойлгосон бол энэ ойлголтод зөв болгож ойлгох таяр тийм ухаан хэрэгтэй байна гэсэн үг. Энэ харилцаанд бол үнэхээр үргэлжлүүлэхэд дахин ингэж үргэлжлүүлэхэд will power буюу хүч чадал хэрэгтэй харилцаах нэ.
За ингээд нэгдүгээр группийн маань ихний уншлага дуусч байна. За тэгэхээр таны асууж байгаа тэр нэгэн хүн яг энэ харилцаанаас цаашид яг юу хүсэж байгаа вэ гэсэн энэ уншлагыг хүлээж авахыг хүсвэл пэйж болон Instagram хаягаар хандаад хаалттай групптээ ороод нэмэлт уншлага аваарай гэж хэлье. За ингээд энэ хүрээд дуслаа. Баярлалаа. Баяртай. За групп 2-ын маань уншлага хэлж байна. Групп 2-ын маань Tree of Swords гэсэн картын сонголт хийжээ тий. За Tree of Swords бол маш юм юутай өвдөлттэй харилцаа. За энд бол тэ ингээд нэг юм хөлдсөн зүрх одоо доод хэсгээрээ ингээд нэг мөсөн бол болсон юм шиг те. Дээр нь ингээд бороо ороод байна. Харанхуй байна. За feeling-ийн хувьд бол жоохон юм хэцүү юм те. За гэхдээ бүгдээрээ яг энэ харилцааны одоогийн нөхцөл байдал ямар байдалтай явж байгаа вэ? Харцгаая. За групп 2 Tree of Swords. За эхний карт маань Ten of Wands карт маань орчуулж байна. Яс айхтар өсөрч гарцгааж ирж байна. За ийшээ бүр 2 карт маань өсөрч өглөө. Knight of Cups, Moon, Death карт маань гарч ирж байна. Group 2 Nine of Swords. Ace of Cups. Five of Cups. За хамгийн доотлолт нь Six of Cups. За Four of Swords. Ace of Coins. Four of Coins. За ер нь бол нөгөө Tree of Swords карттайгаа ингээл те тун төстөө энерги гарч ирж байна. За таарийн хувьд хамгийн нэг онцгой чухал те нөгөө нэг мессеж одоо хамгийн сайнасаа эхлэе гэдэг шиг те. Ер нь бол soul connection те Six of Cups маань soul mates буюу үнэхээр уулзах ёстой хүмүүс байсан уу гэвэл тийм. Гэхдээ энд бол үнэхээр тодорхой бус байдал тэгээ ерөөсөө нөгөө юм ойлголцохгүй байгаа байдал энэ харилцаа нэг нэгэндээ илүү их айгүй их юм ачаа өгч байгаа, үүрэг хариуцлага өгч байгаа ийм байдал бол энэ харилцааг ер нь бол сүйтгэсэн гэх юм уу та. За эхний карт маань бол Ten of Wands шүү дээ. Тэгэхээр Knight of Cups карт маань бол айгүй тийм романтик, яг л нэг юм тэ зурган дээр гарч байгаа шиг ийм залуугийн карт байдгаа. Гэтэл нөгөө талын маань хүн ирээгүй байна. Тэ. За Two of Swords бол ер нь бол нөгөө нэг тэ энэ өөрийнхөө хэл хязгаар boundary ингээд нөгөө одоо тогтоодог айдсныхаа ард магадгүй жоохон нуугддаг тэ хүн тайрлагдахгүй гэсэн нэг мэдрэмжтэй өөрийгөө тэ нэг юм үн цэнгүй гэж боддог гэдэг шиг яг нэг ийм энерги нөгөө талд нь байна гэсэн үг. За тэгэхээр ер нь бол ингээд нөгөө нэг энэ маань яг паблик уншлага, нийтийн уншлага учраас бүгдээрээ яг ийм нэг өөрсдийнхөө тэ ийм одоо хүлээж авч байгаа байдлаар уншлагаа ер нь бол мэдрээд ингээд авчихад бол болно. За Two of Swords бол нэг тал нь бол тэ ийм айцтай, хайрлагтаас айдаг, айцтай, травматай, өөрийнхөө үн цэнгүй гэж боддог. За энд бол эмхтэй уйлж जैन тэ big sale гэдэг ингээд бахан сэлүүд зарлагдчихсан тэ тэгэнгүүт одоо энэ хүн уг нь бол сэл байвал айгуу тийм хүн бол баярлна өстэй тэ ер нь бол эмхтэй хүн ч тэгэнгүүт энэ хүн бол гонигтай байгаа хгүй. Тэгэхээр өөрийгөө энэ хүн ерөөсөө үнэлэхгүй байна гэсэн үг. За нөгөө тал бол тэ байгаа бүхнээ ер нь бол зориулахад бэлэн энэ хүндтэй одоо ингээд цэцэг авч өгсөн байна. Одоо энд бэлэг байна тэ шампансаг тэгэл нэг хөөрхөн одоо тэнд нэг шаар мар ингээд тавьсан байгаа боловч нөгөө тал бол нөгөө бэлэн биш. За мөн бол угаасаа л энэ харилцаа тэ айгуу тийм төөрөгцсөн айдс үдстэй
Үнэхээр л яг энэ хүнийдээ аль нэгэн хүнийх нь нэг хүн бол аюу тийм калн талтай, аюу тийм одоо тайван талтай, магадгүй чама багтай гэдэг юм үү те. Тэнгүүд нөгөө тал нь бол хитрхи юм хаалттай байгаа учраас энд бол үнэхээр аюу их айдас байна. Маш их айдастай. Ер нь бол те баг ийм нэг хүртэх ёсгүй зүйл нь ирж байгаа юм шиг, тэгээд тэрнээсээ цутаж байгаа юм шиг нэг ийм мэдрэмж байдаг. Тэ хүнд. Яагаад гэвэл хитрхи одоо жишээ нь ингээл амьдралд нь ийм сайн залуу гараад ирэхэд те би одоо юу гэдэг энэ хүнийг одоо яг хайрлаж чадах уу гэдэгтээ итгэлгүй байгаа байдал бол эсэргээрээ нөгөө хүн маань өөртөө итгэлгүй байгаа байдлыг л илэрхийлж байгаа байхгүй юу. За death card бол угаасаа л энэ те нэг юм одоо өөрчлөлттэй. Death card маань бол transformation-ы карттай. За энд нэг ингээд нэг хүүхэд төрж байгаа нэг юм зураглал байна л да. За энийг бол би дараа нэг тодруулъя. Энэ бол надад бас сонирхол юм байна. За Nine of Swords бол тэ хичнээн энэ хүн таарын хувьд энэ харилцаа айгүй бүүдгэр асуудалтай тэ ийм нэг нэгэндээ нээлттэй байж чадахгүй, ийм айдас үдстэй урагшилж чадахгүй байгаа байдал нь одоо нэг хамт хийдэг буюу soul connection ч өөрөө нөгөө айгүй төвхтэй процесс гэдэгтэй нөгөө ингээд явуулъя гэхээр ингээд явчих болдгоо. Яг ийм сэтгэл зүрхнээс нэг юм уяатай тийм нэг ийм төвхтэй процесс одоо байгаад идэг. Энэ бол яг нөгөө нэг одоо махан биеэрээ те өөрийнхөө бодол санаагаар ч юм уу ингээд шийдчих зүйл биш байдаг те. За дээр нь Ace of Cups бол одоо маш гоё юм нэг одоо итгэл дүүрэн те хайр дурлал одоо бэлгсэн хайр дурлал байгаад байна те. Энэ бол яг л нэг талдаа яг одоо энэ хүн шиг те энэ хүн ийм л сэтгэл зүрхтэй байгаад байгаа хгүй юу. Ингээд нэг нөгөө хүнээ хайрлах одоо давсан сэтгэл зүрхтэй, нөгөө хүн бол айцтай. За Five of Cups гингүүд энэтэй нэг юм одоо бааранд орж ирээд нэг юм арх ууж байгаа хүний карт байгаад байна. За Four of Swords бол энэ харилцааг яхаа мэдхгүй ингээд гатсан байгаа байдал. За Five of Swords бол хоорондоо таяр үл ойлголцол байгаад байна. За Five of Coins. За энэ хүн бас л нөгөө нэг өөртөө итгэлгүй байгаа байдал, комфорт зоноосоо гарч чадахгүй байгаа байдал те өөрөө ингээд яг ийм тухайн агшиндаа хүлэгдсэн байгаа байдал гэдэг шиг ер нь бол маш тийм төвөгтэй юм аа. Сөүл мөртлөө маш өвдөлттэй харилцаа. Тэгэхээр ер нь бол нэгдүгээр группийнхаагаа бол базаад хэлэх юм бол те ер нь л нэг тал нь бол маш гоё энерги бол тундажгүй нээлттэй те хайрыг хүлээж авахд бэлэн. Нөгөө тал бол нөө хайрыг хүлээж авахд бэлэн биш, өөртөө итгэлгүй. Үнэхээр л юутай. Ста нөгөө травматай. Үнэхээр травматай. Тэгэхээр нөгөө хайр өгөхгүйд ингээ хичээгээд байгаа хүн маань эцсийн үндэ бүр яг үнэхээр туйлдчихж байгаа байхгүй те. Яг яах юм? Яг би юу их өстэй те. Уг нь бол хайр байгаад идэг. Нөгөөнөө хайрлах гад ингээд хүсээд идэг. Гэтэл нөгөө хүн маань одоо зүхтаад идэг те. Тэр хүн зүхтаад байгаа нь хайр үдэ биш, өөрийгөө ойлгохгүй байгаад л байгаа байхгүй нэгдүгээр групп бол. Тэгээ soul connection байгаа. Энэ бол зөв нэлээд зүрх өвдгсөн төвхтэй харилцаа. Тийм хурдан одоо таарын юм холболттой ингээд нэг юм салахгүй юм шиг бас нэг юм мэдрэмж байна. За тэгэхээр энэ хүрээд нэгдүгээр группийнхаа хоёрдугаар группийнхаа уншлагыг дуусгаж байна. Та бүхэн маань нэмэлт уншлага авахыг хүсэх юм бол пэйж болон Instagram хаягаар хандаад нэмэлт уншлага хаалттай групптээ ороод үзэх болно. За тэгэхээр нэмэлт уншлага маань тэр одоо таны асууж байгаа тэр нэгэн хүн те яг энэ харилцаанаасаа юу хүсэж байгаа вэ гэсэн ийм уншлага авах болно. За ингээд энэ хүрээд дуус. За ингээд групп 3-ын маань уншлага хэлж байна. Групп 3-ын маань Ace of Cups. За өнөөдөр ингээд уншлага маань жоохон гонигтай талдаа болоод шүү те. Ер нь бол ингээд нөгөө сонголтын картууд маань ч гэсэн жоохон гонигтай картууд гарч ирээд байна. Тэгээд гэхдээ та үнэхээр одоо бичлэг үзэж байгаа бол энэ танд очих ёстой үедээ
очих ёстой газраа, очих ёстой хүндээ очиж байгаа гэдгийг ойлгоорой л гэж хэлээ та тий. За ингээд бүгдээрээ 3 дугаар группийнхан маань Ace of Cups тий. Манай сар бол айгүй тийм гонигтай гастай энд гонигдсон. Энэ хүн бол тий болохгүй бол явъя дөө гэд ингээд алхаад явж байгаа хүн байна. За 3 дугаар групп Ace of Cups карт маань яг одооний харилцаа таарийн ямар авъя? Энэ харилцааны одоогийн нөхцөл байдал. За string карт маань байгаа зүйлийг зүгээр байгаагаар нь үлдээ гэсэн карт маань байдаг. За энийг энэ дээрээ тавьтнаа. Энэ хоёр маань хувцсгүй сууж байна. За дараагийн карт Four of Cups. Three of Cups. Nine of Swords. Зэн ялтчгүй л хөндлөнгийн нөлөөлөлтэй юмшлаг болж байна. Уг нь бол таяр нэг нэгэндээ хайртай. Тэгэл Hierophant. За энэ картны маань Hierophant карт сүртэл карт байна да. Eight of Coins, Knight of Coins, Six of Wands, the Fool, Magician. За ер нь бол яг энэ 2 дугаар үгүй 3 дугаар группийнхан маань байгаа зүйлийг хүчлэхгүй байгаа харилцаа байна. Тэ зүгээр л ингээд за урсгалаараа ингээд тэ явж хахад болох байхаа гэдэг ийм зүйл буюу нэг нэгээ хүчлэхгүй байгаа гэсэн үг. За Lovers маань уг нь бол тэ яг ингээд 2 дахь карт маань хайр дурлалын маань хөрхөн карт гарч ирсэн. Тэгэхээр нэг нэгэндээ сэтгэлтэй хүмүүс байх нэ. За энэ хүн маань бэлэг өгөөд ч нөгөө тал нь авдаггүй тий. Авахыг хүсэхгүй байна, уулзаж хүсэхгүй байна. Яасан гэхээр яг өрнөлтөө ярих юм бол энд бол 3 дахь нөлөөлөл буюу Three of Cups. За магадгүй тий нэг юм одоо пари тий янз бүрийн уулзалт цуглаан дээрээс одоо найз охиныгоо ч юм уу найз залуугаа өөр газрынхыг харсан. За тийм учраас тэр зүйлд ингээ үл ойлголцол болсон болохоос биш. Би бол энийг бол нэг тийм амар те яг ингээд нэг юм 3 дахьчийн нөлөөлөл орж ирээл айгуу тийм токсик байдал гаргаад ч юм уу те нэг тийм бол гэж харахгүй байна. Энэ бол би бол энийг зүгээр үл ойлголцол гэж хэлнэ. За Three of Coins маань те тайрын дунд одоо бизнес дуусаагүй буюу тайрын харилцаа ер нь бол дуусах болоогүй. Энэ харилцаа магадгүй зүгээр гинт тесрээд ингээд те маш юм хурдтай өрнөд ингээд алга болчихсон учраас энэ харилцаанд бол та тайрын хувьд нэг их одоо санаа зовоод авах зүйлгүй буюу энэ харилцаа буцаж ирэх боломжтой. Гэхдээ хизээ гэдэг нь бол тодорхойгүй жоохон цаг хугацаа авч магадгүй. За Queen of Wands карт маань бол аюу гоё inspireтай гоё карт гэдэг те. Гэтэл энд уншиж байгаа юм boring гэсэн мас те. Тэгэхээр аюу тийм нөгөө энэ хүнийг аюу тийм гониглуулмаар мессеж ирсэн байгаа даахгүй. Тэгэхээр магадгүй энэ харилцаанд те би хичээлээ. За чи тийм хүнтэй тэнд сууж байсан. Тэр хүнтэй тэнд те найзтайгаа тэнд шоудж байсан гэдэг шиг яг нэг иймэрхүү нэг тийм нэг үйл ойлголцол те гинтээ нэг жоохон шокны нэг амар тийм харамлсан ч юм уу те одоо юу болоод байгааг ингээ бодох сөхөөгүйгээр жоохон нэг тал нь хитрхи их тийм нөгөө одоо юу гэдэг бүүм тийм нэг л юу гаргацсан л байна л да. Одоо feeling гэх юм да. За Nine of Swords бол тэ энэ хүн бол үнэхээр зүрх сэтгэлийн хувьд бол маш хэцүү байгаа. Энд яг нэг юм чөтгөр шиг
За тэр нь цаашаа юм бэ. Ер нь бол картууд маань жоохон бүдүүг учраас манай юу маань бас жоохон бүдүүг байгаа юм те. За тэгэхээр энэ маань ингээд нөгөө нэг энэ хүн бол унтж байгаа ч гэсэн ер нь бол таны талаар бодохгүй байж чадахгүй байгаа гэсэн үг. Яг тэр нь ингээд те нөгөө тухайн зүг босон акшн процесс нь энэ хүний ингээд нүдэнд дээр нь харагдана. Дээр нь ингээд нөгөө хачир болгож харагдана. Ер нь бол нөгөө яг ингээд нөхцөл байдлыг ерөөсөө өөрийнхөө оюун ухаанаараа дүгнж чадахгүй байгаа буюу нөгөө филинг тэр зүйлдээ ингээд бүр ингээд автаад магадгүй тэр нь хачирлаад ингээд ирэх юм бол контрол алдж байгаа л юм нөхцөл байдал байгаа даа тий. Тэгэхээр ер нь бол энэ бол маш гинтийн зүйл болсон. Тэгээ таярт бол ямар нэгэн байдлаар энэ зүйлийн хэлхээсийг олж өгөх юм Hierophant хэрэгтэй. Hierophant бол гэгээлэг ийм санваартаны карт маань байдаг те. Тэгэхээр та хоёр маань хин нэгэн мундаг хүнээс зөвлөгөө авч чадах юм бол энэ үйл ойлголцлыг тайлж чадах нэ. За Hierophant юу ч гэж болно те. Та энд одоо хин нэг буруугаар ингээд те нөө хайртай хүнээ буруугаар ойлгоцсон байгаа байдал магадгүй зүгээр цуг байсан хүнэндээ танд тайлбар тавих юм уу яах юм гэдэг шиг заавал ийм хөндлөнгийн нөлөөлөл одоо нөгөө орж ирсэн шигэ буцаад нөгөө талаасаа яг нөгөө хөндлөнгийн хариулт таярт хэрэгтэй байж ич таарын харилцаа явна гэсэн. За Nine of Wands карт маань бол гоё карт шүү дээ нөгөө ийм хүсэл тэмүүлэлтэй таны гэсэн энэ хүнд хайр сэтгэл нь бол байсаар нь байгаа. Гэхдээ энэ хүн магадгүй таныг түр хугацаанд те жоохон юм авсан энэ сэтгэлийн шархаа те одоо сэтгэлийнхаа юм нэг докторгүй байдлаа мартахын тулд ажилдаа илүү аягүй фокус тавьж байгаа. За энэ ажилдаа илүү фокус тавьсан байгаа нь та энэ дээр яг өөрийгөө юм орхигдсон мэдрэмж авчаад байгаа. За дээр нь энэ харилцааг зүгээр тийм амар хүчлэхгүйгээр хоёулаа айгуу тийм хизээл бол хизээдээ энэ харилцаа хайтаахан ингээд нэг хэрэндээ орчиндоо тий тайлбал бол гараад ирэндээ энд бол одоо тийм ямар нэгэн өөр тийм тий сүртэй тийм хуудал хуурмаг юм байхгүй шүү дээ гэдэг байдлыг ер нь бол ойлгосон л ийм харилцаа. За тэгэхээр 3 дугаар группийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээ та бүхэн тэр хүн яг энэ харилцаанда юу хүсэж байгаа вэ гэсэн юм нэмэлт уншлагыг маань авахыг хүсвэл хаалттай группэнд маань нэгдээд ороорой гэж хэлье да. За ингээд энэ хүртэл та бүхэнд бас хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа баяртай.